Оо за. За. Дуурч эхэлсэн үү те? Сайн бацхан уу? Эвэл ингэ шууд эхэлнэ шүү дээ. За. Энд сайхан өнгөрөөсөн байх гэж найдаж байна. Бид хэд мөн адил сайхан өнгөрөөсөн байгаа. Яг л бид энд нэг challenge social media challenge хийж ингээд дуусаад би бидний саналаа олцоор шийдлээ. Ингээд шийдсэн байгаа төрнийхтэй шийдсэн байгаа. Шийдээ хийгээд. За ямар санагдсан? За надад бол одоо ер нь бол 48 цагийн челленж байсан шүү дээ. Тэгээд яста нөгөө нэг хамаг сошиал юугаа суугаа хаахаас өмнө би чинь нөгөө охинтойгоо яадаг влогийнхоо юмыг шеэрлчихэд унтна гэдээ бүшин суусан чинь 3 4 хүртэл суучтээ. Нөгөө юм дуусгаад тэгээд яста за гэдэг нэг нь суусных суучигээд гүрэж байгаа дуусгаад хамаг юм хаагаад унтчих байгаа байхгүй. Тэгээ бас орох чинь нөгөө яах та яач та хүмүүстэй бас зарлчаад яваад байгаа байхгүй. 48 цаг байхгүй шүү те ийм челленж эхэлсэн. Тэгээ бид дөрөв ингээд байхгүй боллоо гэдэг юм а бүгдээ сайхан шеэрлчихэд. Тэгээд унтсан өглөө босч ирээд нөгөө нэг хамаг миний хийдэг хамгийн ихний үйлдэл тэр юу юм байна л да. Сошиал суугуудаа шалгах те. Юугаа унтраачаал, сэрүүлгээ унтраачаал өглөө босоод нүдэний хаах санаатай ингээл хамгийн эхлээд Instagram руу орт юм байна. Аха. Тэгээ ингээд нөгөө яг ингээд нүүрнээр гарч ирдэг юм чинь байхгүй болцсон чи амар эвгүй ууших юм жаахгүй ингээд юугаа асаасан чи нэтээ асаасан чи ингээд юу орчирч чаа. Бага мэйл зээл ирч чаа. Нэг хэдэн мэйл зээл иртэн тэр мэрийга уушч мушаал. Тэгэл орох гэсэн чи байхгүй нэг юм цооч таарга мөргөд авах шиг мэдэрч надад төрсэн хамгийн түрүүнд. Аха. Нэг юм ордог байсан найзууд маань хаалгаа сойжилчаад явцсан юм шиг санагдаад тийм ордог байсан очдог айлгүй болцсон юм шиг надад санагдаад нэг юм юу вэ гэдэг нэг юм хэсэг бодож ирсэн аа за нэрэ челленж одоо сайхан явна штэ гэж бодоод тэгээд яах ихний өдрөөл эхэлсэн байдیں۔ Тэгээд надад ажил хийсэн зүйл болохоор зэрэг ингээд утас өөрөө ирэхгүй ингээд ячидсан. Одоо утас руугаа өөрөө ирэхгүй гар яваад ингээд бүр автомат үйлдэл болчихжээ л дээ. Өөрөө мэдлгүй хийдэг. Тэгээд шууд ингээд нөгөө нэг цоожо тайлал ордог бар нөө хаана дардгаа мэддэг болцсон. Тэгэл тийшээ нэг дарах гэр байхгүй. Тэгэл зангаал 2 3 зангаал 4 дахь өвнөрөө байхгүй шүү дээ ингээд ерөөд асч хэлж байгаа юм шиг ба. Тэгэл уцаа арчаал булчтаас далд хийгээл. Тэгээд миний бодлохоор зэрэг хамгийн их сансан юм нь Instagram байсан. Тэг би угаасаа нөгөө нэг Facebook бараг ашигладаггүй болохоор зэрэг надад бол тэрний асуудал байгаагүй. Twitter-ээс бол бараг л холтцсон байсан болохоор тэр бас нэг амар байгаагүй. А зүгээр Instagram дээр бол айгүй их цаг өнгөрөөдөг байснаа бол ойлгосон. Тэгээд нөгөө нэг болж игэл юм болохоор л ингээ стори ичих гээл заяо. Уцаараа ингээл нөгөө барьж аваад энийгээ нөгөө нэг дагагч нартайгаа уулзчихдээ юм билүү гэж бодоол тэгснэ нэрээ байхгүй шүү гэл болол. Тэгэл за гэд нэг тэгжсэн. Нэг тийм мэдрэмж төрсөн. Тэгээд ер нь бол найзуудаасаа холтцсон юм шиг. Эсвэл нөгөө нэг ийм хүнтэй бичдэг хэрэгцээ бас өндөртөөгээ мэдсэн. Одоо би стори оруулангууд ингээд хүмүүс бичиж орж ирдэг штэ. Тэгээ тэрэнд нь хариулж мариулдаг тийм хэрэгцээ бас надаа байд юм байна гэж би ойлгостой. Тийм дуртай болохоор тийм хэрэгцээтэй болохоор зэрэг хүн болгоны мессеж нь хариулаад байд юм байна л та би гэж өөртөө дүүлдээсэн. Тийм байна. Сонирхолтой. Од яасан. Би 48 цаг болоогүй уучлаарай guys. Би чит хийцээ. 38 цаг болсон. За манайхан гэдэг хөрх яах вэ? Манай чит хийснэ ингээд одоо өөрөө хэлж байгаа нь одоо их сайхан байна баярлаа. Тэгээд тэсэг үнэхээр тэсэг. Тэгээд яг түрүүний яг ариунаатай хэлсэн яг адилхан ер нь бол тийм мэдрэмж. Гэтэ тэгээ бас нэг юм анзаарсан. Урд нь бас би тэгжлээсэн л та. Гэтэ ерөөсөө тэр энэ мэдрэмжийг ерөөсөө анзааргүй байсан. Юу гэхээр миний ингээ хороо ингээд ерөөсөө юм рефреш хийх гэдэг байсан. Юу ч хамаагүй рефреш хийх гэдэг юм билээ. Тэгээд нөгөө Facebook, Instagram, Twitter урагч нөгөө ингээд рефреш хийсээр бүр тэр чинь бүр ингээд дадал болсон. Яса 36 цаг имэйлээр рефреш хийсэн бодсон. Бараг тэгсэнтэй. Яа, тэгсэн байна. Рефреш хийж болох бүгднийг хийлээ. Тэгээд хэцээсэн. Тэгээд бас нэг чит хийгээдсэн нөгөө Clubhouse руу их орсон. Үргийг байхгүй. Тэгээд Clubhouse бас нэг төрлийн сошиал медиа штэ. Гэтэ тэгээ тийшээ бас ороод хүмүүсээ ярихыг сонссон. Тэгээд зөндөө хүмүүстэй
хальталт ярилцсан. Ариуна заяа бид гур ярих гэж оролцсон чамгүйгээр чи дутагдсан. Ерөөс ярьж болоогүй гурлаа тий. Дутдсан бэлээ. Тэгсэн юм уу? Тэгсэн шүү дээ. Тэг чамайг аим сонсон. Баярлалаа. Тэгээд би нэг амар сонирхолтой групп руу яваад орцсон. Тэгээд би нэг баахан нэг Монгол нэртэй групп ингээд солиод дотор нь жоохон байж байгаа л гараад л гэсэн баггүй юу? Тэгээд тэгсэн чи Японд байдаг юм эмэгтэйчүүдийн дандаа эмэгтэй хүмүүс. Японд байдаг эмэгтэйчүүдийн групп руу ороод тэгсэн чи манай подкастыг бүгдээрээ сонсд юм байна. Надаас баахан асуулт асуугаад алуу Ариуна заяа ивэл 3-га дуудах юм. Би нөгөө юугаар нь баахан танасыг дуудсан чи хинчээр өгөхгүй. Бичгүй яасан байхгүй. Тэгээд яа тэгсэн тэгээд үнэхээр 48 цаг би хурж амжаагүй суучлаарай guys. Нөө чи яриач тий. Ямар сонин залуу вэ? Тийм ээ. Гэхдээ ямар мэдрэмж төрсөн яг тэр өдөр хасахаа оронд яг ингээд буцаагаад суулгасан чи бүр яг нэг бүр цангаж жагаад усууж байгаа юм шиг санагдсан. вау. Ятгаа Instagram бүр амар сансан л. За тэгвэл заяа. Би юу? Би бол яг 48 цаг барьсан. Яг гүрийгээд ч гэж би угаасаа тэр чинь хэд өдөр байлаа 3 дахьд байсан шүү дээ. Бүтэн цаг жил үлээ. 3 дахьд ч тудлаа ярьж байна. Тэгэл 3 дахь шөнө би нилээ орой сууж исэн болохоор ингээл тэгэл за яг ингээл орохгүй марахгүй угаасаа хичээлээ хийх юмстай ашгүй мэн машгүй ингээ бөөн баярлж байгаа байхгүй юу. Гэсэн чи бөөн баяр биш юм бэлээ. Өглөөсөө яг тэр шөндөө айгуу сайхан өнгөрчихөж байгаа байхгүй за ашгүй машгүй гэж бодол. Тэгэл нөгөө би албаар устгаагүй өөрийгөө ингээд байгаа ч гэсэн нууцсан байсан байхгүй юу. Орохгүйгээр ингээ инстаграм руу орохгүйгээр өөрийгөө ингээд барьж үзээгээд тэгээд ингээ өглөө оссон чинь яг ингээл яг орохгүй л тэгдэм бэлээ ингээд нэг юм гар ингээл нөгөө ариунагийн нарыг зангаалтай ингээд нөгөө унтчихтаа дөнгөс хэрэнгүүтээ би яг уцаа бас ингэж үзэж нэг 5 минут хөвтөж өнгөрөөдөг юм аа яа. Тэгжээс нагийн зац шал худлаа юм байна гэж бодвол тэгснэ мэдээ сонсч масаал заяа нөгөө тэгтээ өөдөд ааш тий. Нөгөө инстаграмаар хүмүүсийн юм юу болж амалж нэг мэдээд авчмаар байдаг байхгүй тэгснэ амир мэдээ сонсол уусаараа их оронд юу болж болж ингээл амир сүртэй юм сонсч яснаа. За 0 орё гэл 0 орсон чинь 0 орохдоо би бас инстаграм айгу хүзэн судаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө 0 хугацаа юм багсчдсан билээ. 0-д ерөөсөн нэг юм 10 минут суух ерөөсөн. Одоо шаардлагагүй юу? Харин загяас гараад бизч гарчаад мэдээгээ сонсон ухааны бодож бодоод тэгээд гарчаал бас айгүй их мэйлээ шалгасан ингээл байж байгаа. Ер нь юм юу болчт юм бэ? Хичээлээ хичнээн хийж байгаа ч гэсэн одоо ингээд нэг юм компьютер дээр юм ингээл хийж байгаа шүү дээ. Тэнгүүтээ утас ингээ байн хажууд байдаг заяа. Ингээд нэг юм хуцаа гарандаа ингээ барыг барьцсан ухааны шахуу. Тэгжээс нь ингээл 5 минут болол нэг ингээл үзэж байгаа хгүй. Тэгэл 5 минут болол ахил нэг үзэл өө юм байхгүй шүү дээ. Үзэх юм байхгүй шүү дээ гэл. Тэгэл амар тэр аим надад амар анзаарчихсан. Амар нөгөө эффектив биш ажилт юм байна гэдгээ тэрнээс амар мэдэрсэн нөгөө хоёр зэрэг юм давхраа амжуулах гад ерөөсөө нэг юм дээрээ төвлөрдгөө дандаа хажуудаа ингэж худлаа уц муцаар барьж хүмүүний хэрэгтэй хэрэггүй юм үзэж сууд юм байна гэдгийг амар ойлгож авсан. Тэгжээс нам юмнаас амар хоцроод амжсан мэдрэмж төрсөн найз майзуудаас одоо ингээл жишээлбэл би нөгөө Ариунагийн стори үзэл за цаадахчаа тэнд явж байгаа юм байна мэн эсвэл өөр найзуудынхаа үзлээ тэнд арх ууж байгаа юм байна мэн гэл ингээл мэдээлэл авчдаг штеп. Тийм юм байхаа болчихлоор нэг юм өөрөө бичихгүй л болвол найзуудын хоорондоос юу болж байгааг ерөөсөн мэдхэ болчт юм гэж би бас анзаарсан. Нэг юм хоосоо өргөөд тэгээд хөө ямар сони юм бэ гэж бодвол найзууд маань хаана юу гэж авал гэл нэг бол бичт юм өгснэ за залхуу өмнө бол ингээл инстаграмаар хараад мэдчихдэг байсан болохоор за тэнд байгаа манд яваад очим уу чи ухааны боддог байсан бол ерөөсөө тийм биш байцглаар амар санагдсан. Тэгээ эхний хоногтой хэцүү байжгаад хоёр дахь хоногоос айгуу гайгүй тасаад ирсэн. Тэгээ угаасаа асуудал нь юу юм бэ гэж сансан. Би Facebook, Twitter хоёр ордгоо байлээ. Бараг. Яг Instagram юм байна л гэж бодсон. Тэгэл хоёр дахь хоногоос нь яг аюу гой болоод иржсэн чинь 48 манд цаг маа дууссан. Тэгээ амар уур хөрсөн. Тэгэл 48 цаг дуусаад ингээл харсан чинь бүр ингээл бүүм гэж баах юм ярьсан байсан. Тэг хурууныхаа ингээд хуруугаас харваатал ингээ хүмүүс ингээ хариу мариу бичихчээ амар хэцүү санагдсан. Тийм болохоор ахиж энэ челленж хийхгүй гэж бодсоо. Зүгээр өдөртөө ороод тэгээ зүгээр амар контролер нь болоод өөрийгөө тийм контролтой л үзэх хэрэгтэй байна гэж тийм зорилго тавьсан гэдэг юм уу. Нэг юм байнга биш. Гэхдээ нэг юм тодорхой үеүүдэд жишээлбэл метронд явахдаа үздэг ч юм уу. Эсвэл 0 цогтоо үздэг ч юм уу. Яг юм бүр өөртөө тэгэж юу тавья гэж бодсон.
Заяа надад дээр хотлоор ирсэн баг. Над руу хүмүүс юм бичдэггүй штэ, үгүй штэ гэдсэн чи хуруугаа сарвал хариу бичгээр тийм хүн бичсэн бохоо. Тэр чинь юм өөр мөр юм бичсэн байхгүй юу та. Үгүй би нэг стори оруулсан байсан баха. Тэрэнд айгүй хүмүүс юм явуулсан байсан. Тэгэл. За та гураас асуух юм байна. Чи өөрийнхөө эхлэе. Чи өөрийнхөө ярьж тэгээ асуу. За минийх бол би бол таагаар бид дөрөс хамгийн их хийсэн байгаа. Би дөнгөж сая Facebook, Instagram буцааж суулгалаа. За. Баяр хүргэе. Баярлалаа. 72. Тэгэхээр эхний эпизод пост хийгээл хэдүүлээ нэг Instagram дээр тавьсан шүү дээ. Тэгээд 48 цаг. Тэгэл би delete тэгэл мартцсан. Тэгээ сая санаж байгаа юм уу? Тэгээ сая л shit тэгэл даунлоадлаа шүү дээ. Яг хаа тэгээд ганц хоёр мессеж байна. Бичсэн хүмүүст баярлалаа. Ганц хоёр. Тэнд хүн хороогаа сарааталчээд байхад энд ганц хоёр хүн. Заяа харж байна уу? Тий. Окей. Тэр чинь нэг юм уцаа бариагүй хоёр хонцглохлоор гар ингээд сарвааж байгаа гэж байгаа байхгүй юу? Нөгөө бичдэг юм чи айгүй эйгүү санагдаад ирд юм байлээ нэг юм. Лол. 2 хоног тэгж хүмүүн тариу мариу өгөөгүй байсан болохоор хурууны байрал өөр болсон байсан байлээ ч гэж. Хурууны байрал өөр болсон аа. Ивэл тэгэхэр чинь юу ингэсэн үг юм биш. Одоо тэгээд мартчихин гэдэг чинь тэгэл байгаль байгалах юм биш. Би бол яг хуваараа бол байгаль надад бол асуудал байхгүй. Яг Instagram бол надад окей. Facebook бол ингээд нэг хамаатан садан мадан тийм холын найзууд гэсэн тиймэрхүү хүмүүстэй бол харьцаар тийм юу бол байгаад байгаа байхгүй надаа. Аа. Тэгэхээр ингээд манай наагцах энэ төр ямар амьдрал амьдарч юу хийж байгаа энэ төр постмостоос нь хардаг те. Family зураг мөр тиймэрхүү төрлийн одоо хүмүүстэйгээ холбоотой байдаг. Эсвэл бол яг тийм нэг өдөр тутмын найзууд бос хүмүүстэй холбоотой байдаг. Сошиал медиа юм шиг санагдсан. Гэр бүл найз нөхдөд хооронд. Тийм. Тэгэхэд бас монголчуудаа бас хаяа бизнес яриавал фейсбүүкээр өрнөд юм байлээ. Тэгээд тэр талаас бол фейсбુક чухал санагдсан. Гэхдээ би өөрөө бол яг фейсбુકийг бол тэгж өдөр тутам болгон хэрэглэх тийм амар хүсэл бол өндөр биш. Facebook-ын чатер бол ойлгомжтой ойр дотныхоо хүмүүстэйгээ их харьцаж байгаа. Instagram бол миний яг өдөр тутмын хэрэглэдэг app юм байна. Instagram-аар бол яг тийм хамгийн одоо бодит амьдралтай ойрхон одоо харьцаа өрнөдөг юм шиг санагдлаа. Яг бол Instagram дээр би биенийхээ сториг хараад тий. Тэгэл найзын стори мөр одоо Facebook гэсэн тэгдэг болж байгаа. Гэхдээ яг OG-н одоо Instagram байгаад байгаа шүү дээ тий. Яг би биенийхээ сториг хараад тэгэл од юм хийж байгаа юм байна. Тэрэн дээр нь шууд коммент үлдэгээл тэгвэл од боцсон руу бичээл те яг нэг тийм арай илүү нэг үйлдэл акшнтэй холбоотой харьцаа болчих жоохгүй те. Тэгэхгүй бол бас ингэж дан чатер бичлэр хаяа нэг тийм нэг л төрлийн харьцаа байдаг те. Сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Би ингэж юм бичиж जैन. Тэгэхээр Zion Park дээр байгаа юм уу? Наа чи ийм тийшээ очил гоё штэ гэж. Би үтсэн баярлаа. Тийм нэг арай илүү үйлдэлтэй харьцаа өрнөд ах шиг санагддаг байсан. Тэгэхээр яг ингээд манай төрний заягийн хэлдэг шиг найзуудын одоо өдөр тутмын амьдрал юу хийж яах хин хаана байгаа те Герман, Англи, Манглид амьдардаг байсан ч гэсэн стори морийг хараад ийм газар ингэж явсан штэ энэ гээд мэдээд байгаа хгүй те амьдралын бас баг зэрэг. Тэр талаас бол Instagram бол яг өдөр тутмын их хэрэглээ бол их байдаг юм билээ. Тэгэхэд одоо бол ингээд манай найзууд тэр Монголд явж байгаа найз маань юу хийж байгаа мэдгүй паг өгцнөө амьд байхгүй. 3 өдөр хүртэл бол мэдээд байсан байхгүй юу. Энэ мөн чи Монгол явцсан юм уу энэ тэргээд уралж ирээд коммент замд үлдээгээл те. Чи мөн хэлэхгүй яасан юм тэргээл тиймэрхүү байгаад байхгүй. Одоо бол мэдгүй ханаа. Орсч яг юм уу. Тийм талаас бол Instagram бол бас чухал санагдсан. Instagram дээр хамгийн гол дээр сторигоо үзээд бас олон цаг өнгөрөөдөг бол байгаагүй. Тэр надад их сайхан байсан. Миний сүүлийн 7 хоног бол нэлээд busy байсан болохоор би бас яг та нар шиг юугаа сошиал медиаг бол санах тийм бол хүсэл нэг их төрөөгүй. Би бол яг өдрийн 13-аас 14 цаг бол busy ажилтай байгаа ч таарлаа. Сүүлийн өдөр болгоо. Тэгэхээр нэг их сансангүй. Би бас Instagram Facebook-аас гадна бол TikTok-ыг бас хэрэглээг байгаа. Яг чөлөө цагаараа TikTok үздэг. TikTok бас хөрхэн цаг нөхцөдөг байлээ.
Тэг чи хийцэн л шүү дээ. TikTok ч бас нэг л төрлийн сошиал медиа. Үзэг байгаа ч гэсэн шүү дээ. Үзэг. Би ч амар хэрүүлэг гэж. Гэс байцаанаас худлаагаа. Өөрөө чи хийцэн болохоор фил байдаг. Намайг хамтчих гээд таагуураас ийм асуулт байна. Би сая ингээд тэр нөгөө сая 38 цаг болохтой 48 болов уу л дээ. Ядраад баймаа хэлээд тахгүй. 38 цаг болохтой нэг ийм докюментари үзээд тэр нь юуны байсан гэхээр ийм сериал terrorist American domestic terrorist тэгээд 80-аад оны сүүлээр ингээд амар олон тийм сериалд юу нэг гэмтэрүүд хийцэн. Яаж гэхээр ингээд шуудангаар ингээд хүмүүс рүү ийм handmade тийм одоо pipe bomb гэдэг байхгүй. Тийм бомб хийгээд тэр нэг авсан хүн шууд ингээд яхаар дэлбэрдэг. Голохоор дэлбэрдэг. Тийм Unabomber гэдэг нэртэй тэгээ нэрлэлцээ өгсөн FBI энэ. Тэгээ тийм докюментари үзсэн баг. Тэгээ тэр нь яагаад тэгээд тэр олон хүмүүсийг ингээд бэртээгээд гэмтээгээд дэлбэлээдсэн гэхээр тэр хүний философи нь юм. Хүмүүс ер нь буцаад ингээд найзтай амьдрах хэрэгтэй, байгальтай амьдрах хэрэгтэй. Энэ технологийн хөгжил хизээч ингээд ерөөсөө зөв тийшээгээ хүмүүсийг залахгүй гэдэг байгаа байхгүй. Одоо жишээ нь технологи уул нь бол хүний амьдралыг амар easy болох хэрэгтэй тийм үү? За. Яг одоо энэ технологийн байгаа хөгжил болохоор хүмүүсийн амьдралыг бүр хэцүү болгоод, бүр complicated болгоод байгаа гэдэг тийм юутай философитой өөрөө. Одоо машин эхлээд хүнийг зүгээр нэг газараас А цэгээс Б цэг рүү хөргөх л зориулттай байсан бол одоо бүр ингээд obsession болсон. Үнэтэй машин унах, гоё машин унах гэж гэдэг юм тийм. За. Компьютер интернет гэдэг тэнгүүтэй шүү дээ. Угсаа бас л хэрэглээ байх гэсэн тийм үү. Тэгсэн чи одоо бас ингээд хүнд стресс нэмдэг, depression нэмдэг. Тийм одоо юу гэдэг. Зүйл болсон. Тэгээд тийм хүмүүсийн ингээд бүр physical юунд хүртэл ингээд нөлөөлөд эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг болсон гэдэг байгаа байхгүй. Тэгээд хүн ер нь ингээд байгальдаа буцаад амьдрах юм бол одоо юу яана баг зөв амьдрын гэдэг байгаа. Тийм философитой хүн нөхөр байхгүй. Тэгээд тэр нөгөө юугаа хүрхэхийн тулд тэгээ бахан гэмт хэрэгцээ. Anyways. Тэгээд миний асуух чинь асуулт байна шүү дээ. Ер нь ингээд энэгээр амьдрч бид нар чадах нь уу? Одоо ингээд ямар ч тэгээд одоо сошиал медиаг утасгүй. Одоо утасад байгаа л хэл та. Гэхдээ ямар ч сошиал медиа байгүйгээр амьдрч чадах нь уу? Чадахгүй. Яна заяа ивэлийн хариулт байсан баха. Хэлэх юм их байна. Гэхдээ та энэ ивэлийг амаа билүүдээ яжсан. За эхлээ ивэ хариулж, ивэл хариулж. Агуу заяа хариулъя. Би дараа нь хариулъя. Үгүй би бол ингэж боддог. Угаасаа хааштай хүн төрлөختөн бүх зүйл ингээд цаашаа хөгжиж байгаа штэ. Тэглээгээд ингээл одоо сошиал медианаас салчхаар миний амьдрал өөрчлөгдөнө гэсэн юм ерөөсөө байхгүй байхгүй юу? Нэг юм хөгжлийн төвшин маань ингээ угаасаа цаашаа дээшээ явах болохоор мэдгүй би бол амьдрч чадахгүй гэсэн. Яг тэгтээ нөгөө зөв аргумент хэлж чадахгүй байна. Эхлээ бодоодох юм. Би бол шууд эхний ээлжинд чадахгүй гэсэн хариулах юм байна. Нэг юм юмнаас хоцроод байгаа юм шиг надад бол яг тийм мэдрэмж санагцсан байхгүй. Нэг юм ямар ч дэлхийн мэлхийдгээ хөл нийлүүлж чадахгүй ингээл гар утас байхгүй болвол би жишээлбэл дараагийн метро хизээс явахыг мэдгүй одоо юу гэдэг номынсаа хідээс сонгохыг мэдгүй заавал тийшээ цагаа уурж ингээл хамаг амьдралынхаа алтан цагийг алддаг ч юм ингээд бүх юм ингээ амар хязгаарлагдмал болоод уулан бас төвхтэй болж ирж магадгүй бах нэг юм амар амархан мэдчих байсан юм одоо жишээлбэл утсан дээр л ярьж байхад штэ уцгүй болвол тэгэл чи бол ер нь бол 24 цагаа хэрэгтэй өнгөрөх байсан юм а шал хэрэггүй зам амд яваад дуусчиход байгаа байхгүй би бол тэгж боддог. Ярина. Би бас санал нэг байна уу. Огт хэрэглэхгүй байж бол угаасаа чадахгүй байх. Тэгээд яг сая бидний нөгөө нэг хийсэн туршилт те нөгөө тодорхой хэмжээнд өөрсдөө хязгаарлах хэрэгтэй юм байна гэдгийг бол ойлгочих юм бол тэгээд нэг хөгжлийн замд орчиж байгаа юм шиг байна. Ягаад гэхээр зэрэг бидний одоо хэрэглээ чинь бол амар бүр юм аддикт болчиход байгаа шүү дээ. Бүр энэнгүүгээр л амьд чадахгүй юм шиг санагдал те. Бүр нэг юм цаг тутамд ямар нэг юм скролдж явахгүй бол ингээл нэг юм бүр ингээд тархин өөр юм яахгүй байгаа юм шиг тий ачаалж чадахгүй байгаа юм шиг тийм болчиход байгаа ш тий тэрийг бол хязгаарлах нь зөв юм байна гэж ойлгосон. Тэгээд би эндээс сайн 48 цагийн челленжээс ойлгосон юм хэлж болох юм шүү дараас нь болно шүү дээ. Болно. Тий. Тэрийг сонсмоор амар зөвшөөрөл авдаг тий. Өвөө хэлэг байсан шүү дээ. Тий. Эндээс тэгээд ойлгож аваад шийдсэн юм маань болохоор зэрэг би 3 сарын 30 хүртэл ер нь 6 сар орчим өөрөөгөө яг сошиал медиас бүр ингээд тусгаарлаа гэж шийдсэн. Тэгээ би сая өчтөр юугаа устгацсан. Instagram-а, Twitter-ээ Facebook нөгөө нэг мессенжер үлдээсэн. Facebook Messenger би эмээ өөр мөртөө ярьдаг байхгүй. Тэгэхээр зэрэг Facebook Messenger үлдээгээд нөгөө нэг
хажуугаар нь бид нар нөгөө контент хийж байгаа учраас тэрийг ямар нэгэн байдлаар шеэрлэх хэрэгтэй болно шүү дээ. Тэрийг шеэрлэхийн тулд нөгөө нэг пэйжүүдэд хөтлөж байгаа юугаа үлдээсэн. Facebook пэйжээ. Тэгээд Instagram-ийнхаа нөгөө нэг одоо Озягийн хүлээлгийн өрөө 2 аккаунтыг үлдээсэн. Тэгээ бусдын бүгдийг устгацсан. Тэг Gmail-тэйгээ одоо ингээл яг амьдрыг гэж бодоод өнөөдөр бол айгуу дагуу давчлаа би. Нөх амар яахгүй нөө огт Instagram байхгүй мүү биш огт Instagram байхгүй мүү гэхээр байгаа. Тэг ингээд Instagram гэсэн icon руугаа ороод харангуут ингээ хүлээлгийн өрөөнд ирсэн мессеж ч юм уу коммент ч юм уу уншаад ингээ сэтгэл нь тавьчихад байгаа байхгүй. Тэгэл тэрэн дээр чинь нэг ингээд байнга нөгөө нэг миний хувийн аккаунт руу ирдэг шиг тийм их юм ирэхгүй болохоор зэрэг нөгөө нэг цадчаад те тэрэндээ ингээ сэтгэл нь баясчаад болцоод байгаа юм шиг байгаа. Тэгээд ер нь бол амар үр бүтээлтэй өнгөрлөө өнөөдөр заяав тоор уулзаал шууд 2 дугаар муугар бичээл өдөр заяа. Тэгэл би нөгөө нэг энэ яга 6 сар гэж хязгаарлаад байгаа. Яга бүр 6 сар мар энэ төр гэж яасан бэ гэхээр би энэ хугацаанд код бичиж сурыг гэж амар өөртөө зориулт тавьсан байхгүй. Тэгээд энэ л оног гэсэн. Тий. Тэгээд өнөө энэ 7 хоногс бичээл нь эхлээд нэг кодынхаа ингээд ихний анхан шатны юмыг сураад өнөөдөр би бол амар тийм үргэлтэлт өнгөрлөө өөрөөр амар юм мөрөн дээрээ зохимоор амар гой юм сураад тэгэл яг 6 сарын дараа гэхэд би сошиал медиа хааж агаад энийг сурсан шүү сүүлд нь бас амьдралдаа нэгэн өөр нэгэн зүйлийг хийцэн байх чинь билүү гэж бодож зорилго тавьсан байгаа. Тэгээд энэ бол надад амар тийм өөр өгөөжтэй чаленж байлаа. Тэгээд энийг сэдсэн үрс баярлалаа гэж хэлмээрээ. Сэцэн өөрөө сэцээ. Хин сэцээ. Өмнөх дугаар сонсороо гэж. Тэгээ хин сэцэнд олоорой. За бичсэн байгаа. Тийм. Чигштэй. Ивэл амар урт хариулт өгөх байгаасаа. Тэгээд би өмнө хариулчих. Ивэл хариулж чад унтчихъя. Тийм баг тэгчлээ шүү дээ. Тийм. Яг түрүүний яг заяа ариуна хоёрт бол яг бүр яг 100% юутай 100% санал нийлэх юм байна. Угаасаа 38 цаг болсон гэхээр угаасаа тэр чинь юмнаас яг хоцроод байгаа юм шиг мэдрээ нөгөө left out мэдрэнд болоод байгаа байхгүй тий. 36 цаг. 38 цаг. 38 би 10 цаг. 8 бэ шүү. Манайхаа дэмжээрээ коммент үлдээгээрэй. Тэгэхээр хүн чинь угаасаа тэгэл тэр чинь нөгөө хэрэгцэл болсон байгаа шүү тий. Тэр хэрэгцээгүүгээр амьдарч чадахгүй тэгээд тий тэгээд яг ариун нэг хэлсэн шиг нөгөө өөрийгөө хязгаарлах тийм юу сонголт байгаа юм. Хэрвээ бүр амар одоо ингээ өдөр тутмын ингээ хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэлд одоо Facebook-оос ч юм уу Twitter-ээс авдаг юм а жоохон багасгаад те ядч follow хийдэг хүмүүсээ жоохон цензурлээ те. За энэ хүн ийм юм шеэрлдэг надад хэрэгтэй. Энэ хүн ийм юм шеэрлдэг надад хэрэггүй гэл яг ингээд тим юмараа хязгаарлаад тэгжил юу яахгүй боллоо үсээ өөр одоо үсээ энэ нөгөө хөгжил дэвшил одоо дэлхийн хаашаа явж тийшэл дагаад явахаас арга байхгүй шүү дээ. Зөврөл ганцаар мод руу орох амар утгагүй шүү дээ. Би тэгж бодсон. Тэгээд угаасаа тэгжил явж байгаа юм чинь тэгэл дагаал явна. Дэлхийд тэр чигээр интернетгүй болчих юм бол тэгэл дагаал интернетгүй болно шүү дээ. Адилхан survive хийхлээ л гэдэг тийм. Тэгж л бодлоо. Тэр нөгөө нэг одоо дагж байгаа хүнээ хязгаарлаарай гэж шүү дээ тий. Одоо энэ хүнийг дагаараа гэхээр нэг юм надаа юу юм шиг санагдаад тий. Би амар олон төрлийн үн дутдаг байхгүй одоо зарим нь юу ч хийдин тий ус турч гэдэг юм а зарим нь одоо ингээд оюутан ингээ янз бүрийн хүн даах тусмаа илүү ингээд миний харах үнцгийг ч юм уу ингээд илүү томруулдаг юм шиг санагддаг байхгүй нэг юм заавал нэг хүмүүсийг дагаад тахлаар одоо нэг юм ус турчийг дагаад тахаар надад яг нэг л тийм төрлийн мэдээлэл ирээд өөр ингээд яг амьдрал дээр болж байгаа юм ирдгүү ч юм уу тийм болохоор би бол тэрэн дээр нэг юм арай өөр байр суурьтай байд юм а. Гэхдээ одоо чи би нэг олонний танил нэг хүн байдаг байхгүй юу? Тэр айгу би бол айгу үнэлдэг одоо жишээ нь хийж байгаа юм нь үнэлдэг байхгүй. Тэгээд яг хийж байгаа юм өөрийгөө ингээд сурчлахаараа it's okay. Тэг надад тэр мэдээлэл хэрэгтэй тэр хүн юу хийж байгаа те. Окей. Яг тэгэхээр би үнэлдэг болохоор тэгсэн мөртлөө яг тэрнийхээ хажуугаар бүр тэрнээсээ илүүгээр бүр амар өөрийнхөө дотор байгаа одоо хамаг стрессээ ингээд Facebook дээр ингээд тэрчгээр ингээд амар том параграф биччихдэг байхгүй. Тэр бол наа амар стресстэй байдаг байхгүй. Тэр хүнийг би уулын дэмждэг хийж байгаа юм. Даанч ингээд хувийн үзэл бодол нь бас амар сонирн. Тийм болохоор тэгэл яалтчихгүй тэгэл би тэр хүний стресс зэмийг уншижсанаас ч лондоо юм уншижсэн хамаагүй дээр байхгүй тий. Гэж бодоод тий. Би тэр утгаараа ер нь жоохон би тэр дагчийн тал дээр бол заяаг эсрэг байсууртай гэдэг. Яг заяагийн хэлж байгаа аргумент бол зөв заяа. Олон хүний үнцгийг харна гэдэг ч юм уу, харах сонцоо тэлнэ гэдэг ч юм уу. Гэхдээ яг бодит байдал дээр тэгтгүү гэвэл үгүй. Яагаад вэ гэхээр зэрэг заяа одоо жишээл Instagram дээр 1000 орчим 1500 орчим хүн дагсан байл та. 1600 байгаа. Тийм 1600 орчим хүн байгаа байхгүй. Тэгээд тэрийг би бол одоо чи дагсан тэнийг минийг гэж байгаа юм биш. Гэхдээ
тэр бүхний чи юу уншиж амжихгүй байгаа байхгүй одоо жишээл зарим чи мэддэггүй шүү дээ одоо энэ одоо юу дагцсан гэж явж байгаа тийм тэр одоо тэгээд одоо хэрэгтэй ч юм байна хэрэггүй ч юм байна тэр дотор тэгтээ нөгөө яг хэрэгтэй юм олж авах гэжсэн чинь тэрний өмнөр ингээд баахан танихгүй өөр ингээд хэрэггүй те ингээд шахуу ингээд юмнууд ингээд уурсаа чи ямар ч мэдгүй хүний ч юм уу тиймэрхүү юмуд ингээд уурсаад хэрэгтэй юм авах мэдээлэлээс чи хомслаад байгаа байдаг байж бас болох юм гэж бодлоо. Яг Twitter дээр бол жишээлбэл тестигдэг. Амар нөө яг ингээд би яг нэг сегментэлсэн юмуд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би устрын мэдээллийг хүнээс аавна. А тэрийг бол би угаас тиймэрхүү юм бичдэг учраас мэдж байгаа даахгүй гэдэг ч юм уу. Нэг сонголтондоо шүүлтүүртэй хандсанаар бид нар яг хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь зөв хүнээсээ зөв их сурулж ас авдаг. Тийм байдалтай байд юм ш надад санагддаг. Тэгээд хитрхи олон хүн дагснараа олон үнцэг харж гинөө гэвэл бас үгүй гэж би энэ дээр амар сүрэг аргумент хэлмээр. Мэдгүй би болохоор нөгөө юу гэж боддоо ш нэг юм Instagram-аас бол хизээч юм сурыг одоо нэг амар хүний одоо юу гэдэг нэг юм авъя гэж үздэг болохоор нэг юм альс шпас одоо нэг тий зүгээр ингээд цагаа нөхцөө юу болж ин гэж үздэг болохоор надад бол айгу сонирхолтой санагдтыг. Тэгэхгүй яг энэ хүнээс би энэ улс төрийнхаа мэдээллийг аавна гэх юм бол яг тэр хүний одоо барууныг баримталдаг хүн бол яг барууны баримталдаг мэдээлэл надад ирээд ч юм уу яг ингээд нэг юм олон үнцгийг харж чадахгүй тэрийг яг шүүмжилдэг ахаад нэг өөр хэсгийг би ингээд хармаар байгаа байхгүй жишээлбэл нэг юм зүгээр байх та нэггүй нэг юм яг мэдээллийг сурулж гэж ашигладаггүй болохоор бас арай ондоо яж магадгүй байх нэг зүгээр нэг юм окей тий харъя тий хүмүүс юу яаж ин юу болж ин одоо тэр талбай дээр хүмүүс хэрэлдэж гин үгүй юу гэдэг нэг юм харъя гэж үздэг болохоор арай ондоо яж магадгүй байх. Instagram дээр үү? Тийм. Одоо нэг хүнээс юм сурах гэж нэг Instagram-аас үздэггүй ш би бол. Тэг хүмүүс хэрэлж гин өдөр гэдэг чи одоо тэгээд Instagram. Одоо нэг хэрэлдэж гин ч юм уу одоо юу гэдэг тийм одоо нөгөө нэг юугаал бодож байна л да. Одоо хэрэлдэхээсээ илүү ингээд за тэр хүн юу хийж ингээл зүгээр би ингээд доошоо ингээл үзэж яхад зүгээр л юу хийж надад зүгээр сонирхолтой байхгүй юу. Тэрнээс ш ингээл би тэр хүнээс нэг юм за энэ хүнээс би нэг ийм мэдээлэл аваад ингээд сурчий даа гэсэн нэг юм ер нь бол нэг тийм бодол бол байдгүй маа. Зүгээр л юм. Окей. Энэ хүний угаасаа хийж байгаа 3 секундд энэ дээр байгаа нүүр номынхаа хуудсан дээр мэдээж энэ хүн өөр байгаа. Тийм болохоор зүгээр л тэрийг ингэж нэг юм хараал өнгөрье гэж бодд юм уу? Мэдээллийн их сурвалж гэж ашигладаг болохоор миний хувьд жоохон өөр юм байна. Та хоёрын хувьд болохоор мэдээлэл гэж ашигладаг болохоор бас өөр гэж магадгүй байх. Эсвэл юу чи? Мэдээлэл. Тийм, мэдээлэл гэж ашигладаг нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө намайг дагуулах ямар нэгэн юмтай би тэр хүний ямар нэг юм сонирхож ийж дагж байгаа шүү дээ. Тэгээ заавал тэр хүний олон дагагчтай хүмүүс байх таач биш. Эсвэл олонний танил хүн байх таач биш. Зүгээр тэр хүнээс л би ямар нэг юм олоо харцсан. Энэ хүнээс инээ сурмаар юм биш шүү гэдэг ч юм уу. Энэ хүний энэ үнцэг таалагдчих шүү гэдэг ч юм уу. Тэр нэг юм олоод харцсан тохиолдолд би асуудалгүй тэгээд нэг хүн дагдаг байсан чамаагүй дагчдаг. Тэгээ яг тэр нь бол нэг бус хүмүүсийн юугаар харахад өнцгөр харахад бол өөр харагддаг байх л та. Амар цөөх хүмүүс дагцсан юм шиг тэгээд их зантай матай ч юм уу те нэг олон хүн дагуулчаад өөрөө олон дагсангүй энэ төргээ твиттертэй нэг тэмхүү юм яриа яваал идэв тэгээд одоо яах вэ чи миний л аккаунттай тийм биз дээ тэгэл ямар тэгээд дагсан болныг даах албатай биш юу тэгэл уучлаарай шүү дээ. Тийм шүү. За тэгвэл одоо ивэлийнхийг за ивэл нэрээ бөө хэлгээд дэлбэрхээс сууж байгаа та. Нэгт тэр бомб замтай холбоотой юмыг бол ярмаар байна. Тэр нөхрийн надад таалагдахгүй юм юу гэхээр одоо зүр хүмүүсийн анхаарлыг татах гэж л одоо хүмүүсийг бомбдсан гэсэн үг үү? Өөрийнхөө поинтыг хүргэж тэр үед чинь нөгөө ахтар тийм ийм платформуд байгаагүй өөрийгөө ингээ гаргачих. Одоо чинь видео тэгээд өөр хүмүүсийг бомбдохоо зүгээр амиа орлоод анхаарлыг татахгүй байсан. Тэр ч үгч юм чинь хин гэрийг хангах юм. Одоо түүхийг хэдүүлээ шүүлтэй шүү дээ. Яа Чингис чамаг шүмжиж байгаа юм биш ээ зүгээр тэр хүний хэлж байна. Тийм. Чингис мэгсгэл амар орж ирэх нэг докюментари үзсэн чи алуулах гэсэн. Гол асуултанд хариулъя. Тэгээд чи яг одоо амьдрч чадах юм уу? Хүүш би нэг жоохон ярьчих. Та гурав сая бүр өстө гол асуулт дэше доош 300 400 зөндөө бодлоо. Би чиг юм уу сонсч явлаа. Ой өнөөдрийн дугаар аяга гоё юм аа. Чи юм нэрсэн биш үү? Цагаан өмдөө өмссөн шүү дээ. За гол асуулт руу оръё. Нэгт болохоор гол асуулт одоо үеийн нэг юм за sorry. Энэ гол асуулт нь одоо үеийн ертөнцид сошиал медиа хэрэглэхгүй байж болох уу гэсэн асуулт байгаа шүү дээ. Хэрэглэхгүй амьдарч чадах юм. Тийм. Тэр одоо үеийн ертөнцид дуулсан шүү дээ гэл. Наад ярьж байгаа. Гэтэ гол нь болохоор
social media app бол тэрэнгүүгээр амьдрна гэдэг бол одоо үеийн ертөнцид их хэцүү. Бидний асуулт бол social media appтай appгүй амьдарч чадах уу гэдэг нь шарын social media app-ийнхаа хэрэглээг яаж удирдах вэ те. Зарим хүмүүс бол тэр чигээр хасаж болно өөрөө. Тэ одоо ариун бол одоо хэсэг бол зарим social media-год хасж байгаа шүү дээ тэ тэгж болон хэрэглэгч өөрөө асгууд хэрэглэгч нь бол одоо зайгийн хэлдэг шиг зөвхөн богоон зоонд явж захтаал social media-г хэрэглэдэг. Нэ зарим хүмүүс бол орон онтхийнхаа өмнө хэрэглэдэг өглөө мөглөгч тэгж одоо хэрэглэгч маань өөрсдөө бол тэрийг удирдах болно. Гэхдээ цаанаас бол social media app-гүй ертөнц бол одооноос хавлаад байхгүй гэж байхгүй баха. Окей. Баяр үргээ нууц болчлоо. Доктогоо сонсцаа. Баярлалаа. Алтан медаль авлаа. Базаж хэлв. Окей. За тэгвэл ингээд энэ 7 хоногийн чаленж бол амар үр бүтээлтэй бидрэг юм бодолсон чаленж болсон байна гэж бодож юм тийм үү? Тэглээ. Эргэлтийн цэгч болж магадгүй. Чаленж байлаа. Тий. Тэгээ сонсогчдоо бас дагаж хийсэн бол тэгээ өөрөөсөө юу мэдэрсэн байна, юу ойлгоо гэдгээ доор бас комментор үлдээгээрэй тий. Сурсан мэдсэн юм аа. Сайн юм нь юу вэ? Давуу тал нь юу вэ? Эсвэл сөрөг тал нь юу вэ гэдгийг бас комментэн дээр үлдээгээрэй. Тийм бил. Хүмүүс хамт хийсэн хүмүүс байлээ. Тэр маа бичих байх. Тэгээд бид нартай хамт чаленж хийсэн бол бити мартаарай. Subscribe бутна. Манай гур болоод ийм хүмүүдээр жоохон муугаа би бол ичихгүй л хэлнэ. Subscribe дараарай. Тэг follow дараарай. Одыг 10,000 руу манайхаа. Бид гур нь ичээд идэг. Нэг гур нь ичээд яхаа гэвэл хэдэлээ бас ингэж имжтэйгээд үгүй хамаагүй зөв subscribe. За асуулт руу орох уу? За тэгвэл одоо тэгээ асуултаа сонгоё. Тэгээ харин рандомор нэг тоо сонгоно. 8. За 8. Харилцаагаа олон нийтэд зарлах чухал уу? Одоо ингэ найз залуутай юм уу? Найз охинтой болонготой би найз охинтой болцоо, найз залуутай болцоо гэд сошиал медиа дээр бүгдэн дээр нь зарлах юм шүү. Тэр чухал уу? За хийхлмээр байна хаа гэж. За хэдээд одоо ингэ нэгээс дөрвийн хооронд тоо сонгоё. За ариун наас эхлэе. Үгүй одоос эхлэе. Одоос эхлэе. Од нөгөө одын юу айгүй эксүүдийн хүмүүс айгүй сонирхсан. Од ер нь тий. Instagram-ын бүгдийг хүмүүс харсан байлээ. Дагдаг хүмүүсийн дагагчийн бас. За од. Чухлоо гэдэг чинь yes or no гэж ярилах юм. I don't know. Ямар бүр хэлэх гэдэг. Тийм байхгүй. Зөөж. Гэтэ ер нь өөрсдийн сонголтын асуудал шүү дээ. Энэ сошиал медиа дээр амьдралынхаа тухай яг амьдралаа яаж шеэр хиймээр байна. Одоо хэр их шеэр хиймээр байна гэдэг чинь хувийн өөрсдийн сонголт байдаг болохоор тэр сонголтоос өөрсдийнх нь л байх. Гэтэ заримдаа бүр ингээд бүх одоо бүр ингээд за бүр найз өхөн найз залууч яхаа бүр ингээд гэр бүлээ тэр чигээр нь ингээд нуучдаг хүмүүс байдаг шүү дээ. Зарим олонний танил хүмүүс байдаг. Хүүхдтэй бүр 2-3 хүүхдтэй их нэртэй амар гоё амьдэрдэг. За тэгсэн мөртлөө өөрөө л тэр Facebook, Instagram өөрөө л байгаад байна. Хизээч тэр нөгөө хүүхдүүд юм гарч ирдэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг харахаар жоохон надад нэг тиймэрхүү санагтаад тий. Одоо нэг л тийм одоо нэг олонний хоёр нүртэй амьдэрдэг одоо яг сошиал медиа дээр нэг нүрээр амьдэрдэг. Яг амьдрал дээр бол хоёр ондоо амьдэрдэг юм шиг жоохон фейк юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэрнтэй адилхан яагаад гэсэн надад миний л бодолтой аашлаа. Юу яагаад яг тийм double lifetime шиг байгаа байхгүй. Одоо чи олон нийтийн донд нэг тэ одоо characterтэй. Гэртээ оронготой ондоо нэг character байдаг л хальтаа мэдээж. Тийм хүмүүс жоохон тийм надад угсаа нэг хоёр нүртэй хоёр олон characterтэй хүмүүс угсаа нэг тийм таалагдаад байдгүй. Гэх юм уу. Тэгээ тэрнтэй адилхан зүгээр ингээд хэрвээ найз залуутай юутай заавал ингээд зарлал ингээд бүр яахгүй ч гэсэн тэгэл заримдаа найз өхнийхэн талаар заавал зургийг тавихгүй ч гэсэн бичдэг ч юм уу. Эсвэл story дээр хаймаа хэлтмэлт оруулаад тэгэл явахд бол зүгээр би бол зүгээр л чинь чухал тэр бол чухал. Ялангуяа яг өөрсдөө харилцаанд бол бас нөлөөлөх байх. Одоо чинь би нэг найз өхөнтэй болсон наваг ерөөсөө зурганд оруулах гэдэг би оруулахгүй байгаа гэвэл би бодно шүү дээ. What's going on? Тэ? Надаас хичээд байгаа юм ч гэдэг юм дээ. Тийм үстэй. Тэгэхээр хоорны харилцаанд айгуу чухал. Наач яагаад тэгдэг гэж хүмүүс.
Наа чин цэвэр мөнгөтэй хэрэгж байгаа асуудал байхгүй юу? Яг олонний танил хүмүүсийн хувьд бол окей нэг залуу байлаа л да тэр амар дуучин амар олон охтууд араас нь гүйж мүдэх ч юм уу те. Тэгээд юу гэдгийг хайрлаж дурлаад тэр нь дурлсандаа болж тэр дуу мөгээ сонсдог мосдог бас хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Тэр дууг нь дурлаж биш өөртөө дурлаж сонсч мосдог ч юм уу. Тэгээд тэр хүний чинь хувьд хэрвээ би найз охинтой гэдгээ эсвэл энэ эмэгтэйтэй би ингэж хамтдаа үргэлжтэй интернетэр гээд зарлчих юм бол цэвэр нөгөө нэг өөрийнх нь уран бүтээлийн үзэлт, хандалт, орлого тий бүх юмтай шууд уруу амралттай учраас тэгж бас нэг нуух шалтгаан болгоод байдаг байж болох юм гэж би сая чамд ярьж хахад бодлоо энэ нөгөө олонний танил хүмүүс бол олонний танил хүмүүсийг бол ойлгож байгаа юм би. Ажлын шаардлага. Окей тий ажлын ээж тий. Энд чинь яг бизнес зах зээлийн маркетч амар нөгөө нэг харгастай ингээд хүний ингээд шахаж гарахтай айгу хурдан учраас тэнд аль удаан байж чадхаараа тогтохын тулд тэр хүн одоо өөрийнхөө хувийн амьдралыг нууцлан байж найз охиноо ил гарахгүй байж тэр одоо тогтож үлдэхийн тулд хөрх юм survive гэл үзээл шүү дээ. Тий. Тийм байна. За энэ юугаар гой хэлтэл та нар өөдөөс гоё юм яриад бол яах юм юу лээ одоо найз охин бас юг байж болно шүү дээ. Инста аккаунт байж болно шүү дээ. Тэгэл энэ олны юм гармааргүй байж болно тий. Тэг олны юм гармааргүй байж болно шүү. Тэгээд эсвэл хүүхдээ бас гармааргүй байж болно шүү. За гэхдээ би ингээд өөрийнхөө юг дуусгах юм. Тэгээд дуусгах байсан юм аа. Чухал заяа. Гэхдээ бүр ингэ тавихгүй байх юм бол хүн ингэ бодно шүү дээ тий. Надаас ичээд юм яа би одоо энэ хүнд хамч хамаагүй юм гэж бодсон заяа. Зарим нь бүр ингэ эсэргээрээ бүр амар өдөг хүмүүс байдаг шүү дээ. Одоо ингэ ихтэй хүний профайл найз охиныхон зураг байж ч юм тий. Одоо жишээ нь өөрийнх нь зураг байхгүй. Найз охиныхон зураг. Тийм бас байд юм уу? Байна. Тэр бол бүр төм аач. Тэр залуучууд бичиж ирээд. Гүйгөө. Мэдгүй. Одоо чинь тэр бол би зүгээр найз охиныхны явуулах гэж одоо чи миний зургийг тавь. Тэгэхгүй бол октоо чам руу бичихгүй гэдэг ч юм. The fuck. Тэг за тэр залуу өөрөөсөн бол яах юм бэ? Бачаа очлоо яг тэгэх юм бол энэ бол амар токсик байхгүй тийм үстэй. Natural very toxic. Тэгэхээр зарлж болно гэхдээ одоо юу гэдэг. Бас цензуртэй л байх хэрэгтэй байна. За надад юу гэж бодогдож байгаа вэ гэхлээрэ минь бол яг тэгэл од шиг дундуур нь хайчаа мохоо тийм байлэр хайчаа тэргээд яг хувийн юм болохоор бодлол энэ бол одоо хувь хүний асуудал тий өөрөө постлмаар нь үгүй байна гэсэн юм байгаа гэхдээ одоогийн байдлаар бол Facebook official гэдэг үг бол гарч ирсэн байгаа тий тэгэхээр энэ бол яг жинхэнэ юм тэгэхээр их олон хүмүүс бол яг relationship хангалттай сериусны болсон байна гэж үсгэлээрээ Facebook дээр тавьдаг бол үнэн байгаа тий тийм биш зүгээр нэг 6 сар дээдлж ирэл тэгэл за баяртай найзтай бити хэлрэ гэсэн юм бол Facebook дээр хийж орохгүй сүүлд анзаараад байгаа юм болохоор ихэнх хүмүүс бол тий гэрлэх магадaltaй гэсэн бодол одоо орсон үедээ Facebook дээр ер нь relationship тавьдаг юм шиг санагдаад байгаа. Тэгээд ер нь Facebook дээр тавьсан relationship-ууд ер нь бол их урт удаан хугацааны team relationship-ууд болсон юм шиг санагддаг. Тэгэхээр би бол хүмүүстэй өрхөж ярьж байхдаа энэ асуултыг асуужсэн те. Хоёулаа яг Facebook official болох гэдэг юм ямар төрлийн relationship хоёулаа орох гэдэг юм бэ гэсэн асуултад асуужсэн. Энэ бол яг жинхэнэ болчих жоохгүй те. Ямар төрлийн official relationship бэ гэдэг. Тэгэхээр бол social media бол social media дээр relationship постлох бол яг хүссэн үсэг одоо үеийн бас амьдралын нэгэн хэсэг болсон байна. Тэ? Энэ бол яг зүгээр одоо ингээд Facebook дээр постлог үгүй. Facebook official гэдэг чинь шал өөр утгатай болчихж байгаа байхгүй тий. Чи тэр зүгээр дээдлж байгаа юм уу тий? Эсвэл сериусны дээдлж байгаа юм уу? Facebook сериусны дээдлж байгаа юм уу? Тийм бол асуулт гард ирсэн байхгүй. Тэгэхээр бол энэ бол яг өдөр тутмын одоо амьдралын нэгэн хэсэг болсон. Тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээний serious болохоор хүмүүс бол ер нь Facebook дээр тавьдаг. Одоо яг ингээд нэг энэ LinkedIn энэ төр байдаг шүү дээ. Одоо ингээд нэг бизнес вебсайтуудаа өөрсдөө резюмег тавьдаг. Яг тэрнтэй адилхан яг social одоо нөхцөл байдлын одоо резюметэй төстэй болчихж байгаа байхгүй. Би бол ингээ их нэртэй болсон, хүн хүүхдтэй болсон. Энэ бол ийм connection энэ төр байна гэдэг. Тэгэхээр яг тэр талаас хэрэгэлдэг хүмүүс их байдаг. Энийг бол үл одоо юу лээ за жинхэнэ монгол хэлний компьютер өвдөрсөн шүү. Тэ таахгүй бас тэгээд хамаагүй хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх бол хүмүүс бол яг ингэж хэрэгэлдэг байхаа гэж би бодод. Тэгэхээр бол it's okay. Постлж болно. Постлохгүй байсан ч гэсэн болно. Гэхдээ би бол
үерч байгаа хүнтэйгээ нэлийн сериусны болох юм бол чи бидэн хоёр Facebook official болох юм биш шүү. Гэтэ чухал юм уу тэгээд? Чухал шүү дээ. Окей. Одоо бол чухал. Одоо бол чухал. Хүссэн үсээгөө. Окей. За, Арина. За, би бол нэгэнтэй амьдралаа хамаг юмаа Facebook дээр тавьж үзсэн хөө. Тэгээд би зүгээр миний өмнөх амьдрал бол ерөөсөө яг нөгөө Facebook мөхийн найзуудын маань дунд бол ингээд бүр алхан дутан маань одоо зураг хөргөөр баримтчин ордж мордог тийм юм байсан. Тэгэл ерөөсөө нөгөө нэг манай экстэй одоо уулзж үзээгүй мөртлөө мэдгүй мөртлөө баг юу хийж байгааг мэддэг ч юм уу те тэнд ажилтдаг штэ тэгдэж штэ баг интернетэр гэхээр хэмжээний. Тэгээ дараа нь тэнд явсан ч гэсэн тэнд явж илээ гэдэг ч юм уу юу гэдэг танилцал өө чи Ариунагийн нөхөр штэ гэдэг ч юм уу. Тэгэл би байхгүйсэн ч гэсэн манай хүүхд имэтэйгээ явж илаа ч гэсэн өө энэ Ариунагийн хүүхд штэ гэж биш таньж мэндэг. Тийм байсан нэг хэсэг. Тэгээд яг миний хувьд бол угаасаа л тэгэл нөгөө нэг миний амьдралын хамгийн ихээс цагийн хамтаа өнгөрөөсөн гэсэн утгаараа нөгөө хизээ салахгүй гэж бодож л тавьж байгаа штэ. Тэгэл юу гэж сална гэж бодож байгаа хүндээ лавш тавиал яв гэж тийм биз. Гэхдээ сүүлд нь тэгээд бодсон чинь би нөгөө нэг чимээгүй жаргалаа илээ ад жаргалаа чимээгүй идэл гэдэг үгийн утгыг тэрнээс биз айгүй амар сайн ойлгосон. Тэгээд нөгөө салчгаар чин зүг ингээл нөгөө нэг айл талтай амар хэцүү. Одоо ингээл салцсан гингүүд чинь тэр тэнд тимийг явж лам авч илэн тэр гэдэг юм умыг бас ингээл амар энэ надад хэлж мэлээл тэг. Эсвэл миний энд дуулцж байгаа хүмүүсийг тэнд очиж хэлж мэлдэг ч юм ингээд нөгөө өргөжлүүлж амьдраад байна штэ тэр хүмүүс чинь. Бит хоёрын одоо тоглож исэн киноны үргэлжлэлийг хүмүүс хийгээд байгаа байхгүй ерөөхдөө бол. Тэгээд би шал дими гэж бодсон. Би одоо хэрэг нэгэнтэй хамтан байх юм бол Facebook official гэсэн юм ерөөсөө хийхгүй. Угаасаа Facebook ашиглахгүй байгаад ч хэлэхгүй. Яг зүгээр хаяа нэг юм сторинд бол гар хөлмөлд ордог ч юм уу тиймэрхүү байдлаар бол орхолоо. Тэрнээс биш би Тэрнээс биш би ийм хүнтэй суулаа. Энэ хүн бол тийм ажил хийдэг. Энэ хүнийг тэр гэдэг. За ингээ миний амьдралын нэг хэсэг боллоо гэдэг ч юм уу. Тийм бол би Монгол хүн байсан ч хийхгүй, гадаад хүн байсан ч хийхгүй гэсэн шийдвэр дээр бол бат зогссон. Тэгээд яг би өөрийгөө одоо гаргах юм чин ингээд миний амьдрал бол хүмүүст одоо окей сонирхож байгаа нэг нь бол үзээд явж болно. Тэрнээс би гэр бүлийн амьдралаа бол ялангуяа хосын амьдралыг бол гаргаад ийм юм байна гэжсэн тийм дүгэлттэй үлдсэн баг тэндээс. За. Би бас яг Ариуна шиг бодолтой байна. Нэг юм олон нийтэд яг нэг бодлын зарлан заяа. Гэхдээ яг нэг юм гар хөлийн гаргадаг ч юм уу. Өөр хүмүүс ингээ итгэл найдвар үлдээх юм байдаг байгаа байхгүй одоо жишээ нь од мод тий. Одоо өөрлөд байгаа шалтгаан ихнэр ихтэй гэдгийг хэлчихгүй мэлчихгүй ч юм уу одоо нөхөр мөхөртэй гэдгийг хэлчихгүй нууж мод яваад маваад гэд тэгж айгүй их боддог хүмүүс бас байдаг байхтай ингээл хайрлаа явж байсан чинь нөхөргөө юм шиг тэгэхээр нөгөө айгүй амар дотроо ингээл бодож харж марж явдаг байсан одоо намайг харж марж явдаг залуу хэрвээ байх юм бол би ингээл нэг юм наана ямар ч найз залуугүй малуугүй юм шиг ингээл байж байгаа л тэгэл байхаар нөгөө хүнд бас айгүй хэцүү байж магадгүй нөгөө хүнтэй нөгөөд гэж. Тэрний хооронд зүгээр яг нь тий би ингээд одоо хүнтэй үерхэж байгаа шүү одоо ер нь бол суудсан шүү гэдгээ үерхэж байгаа гэдгээ ер нь бол баг нэг яахгүй юм байна. Нэг юм олон нийтэд зарлаа. За мэдгүй зарлах юм болов. Яг гэхдээ зарлах юм байна. Гэтэ тэгж юм зураг мургийг оруулаад за ийм хүн байдаг ийм залуу малуу гэж ер нь яахгүй байна. Хизээ залах юм билээ гэж байна. Мэдгүй штэ тэгээд тэгэхээр ингээд нэг юм тэр хүнээ ч гэсэн нүүр царай зүс гараа дараагийн хүнтэй ингээд дараа нь уучрахад би тэрийг нөгөө юунаас бодсон байхгүй бас нэг залуутай би анх удаа нөгөө нэг юм ярих гэдэг яана навш гэж байгаа ч гэж нөгөө нэг экстэйгээ би яг тэгэж хийжээс аахгүй тэгээд дараа нь амар дэмээ юм байна гэж бодсон аахгүй ингээд царай зүсээ бинийхээ царай зүсээ гаргachингуудаа эн чинь нөгөө нэг тий заяагийн экс штэ ч юм уу эсвэл эн чинь нөгөө нэг тэрний экстэйг намайг хардаг ч юм ингээд нэг юм дараагийнх нь амьдралд амар төвхтэй юм санагцсан. Хэрвээ ингээд болохоо байчих юм бол тийм болохоор нэг юм яг нэг хормоог гаргах хөлмөлийн хороогийн ч юм уу өсний үзөрийг гаргах юм уу. Гэтэ ямар ч гэсэн би юм хүнтэй байгаа гэдгийг олон нийтэд бол зарлнах. Өөр хүмүүст итгэл найдвар
Үгүй тоо. Айгу гоё ярьсан. Ингэх юм биш. Ер нь бол гэтээ бүр нэг бүтэн хамаг юм ингээ шир хийхгүй юм биш үү? Ариунат хоёр бол хоёулаа яг тэрэн дээр бол байтгалтай байна. За тэгвэл шүү дээ тий. Та хоёр нөгөө хүнийхээ юун дээр гарахыг хүсэх үү? Одоо гарах нь чухал уу? Одоо найз залуугийнхаа Facebook дээр ч юм уу сошиал медиа дээр. Яг адилхангүй. Яагаад? Гарч яах юм тий? Гарлаа гэж битгүүрийн амьдралд юу өөрчлөгдөх юм? Тэгээд зөндөө хүүхнүүд ингээ крашлаад юм бичээд шүү дээ. За би Элон Маскийн ихнэр болвол Элон Маскийн ихнэр би Элон Маскийн ихнэр болчвол болж байна. Лол. Тэр чинь хүмүүсээ олох уу гэдэг байгаа гэдтэй. Хамаагүй найз охиноо сонгон шалгуулж цааш балаа авч одоо. Тийм үү. Бүр сонгон шалгуулт болж байгаа. За тэгвэл энэ хоёр тэгвэл гэх юм. За тэгвэл гэтээ би энэ дөрвөлээ энэ юг айгу буруу ойлгосон юм шиг санагдаад. Асуултыг. Тий нөгөө Facebook одоо юу ч гэдэг ямар ч нэгэн нөгөө social account нээхээр нэг асуулт өгдөө шүү дээ. Are you in relationship гэдэг. За тэрийг одоо бүгдгүй юу л гэж суудаг юм шиг юм бол. Бүгд шүү дээ. Тэнгүүтээ тэр чинь ингээд нөгөө engaged боллоо, married боллоо гэж статус нь солигдоод яваад байдаг шүү дээ. Гол тэр статус одоо чухал уу? Чухал биш ээ. Надад бүгдсэн хүмүүс бүр тийм сагдаад яагаад чи нэг амар in relationship гэж яатсан байжсэн асуудалтай болонгуудаа шууд амар тэр доороо single болгож өгч хүмүүс байдаг шүү дээ. Нэг яах гад ч аа тий юу. Нэг хохирохгүй нөгөө үнмөндөө хохирох гээд байгаа юм шиг. Нөгөө өн мэдхгүй юу юм та. Одоо ингээд танс ингээд аккаунт дээр single гэж байдгүй. Яа, минийх single гэж байгаа шүү дээ. Single Facebook статус чинь. Минийх бүр complicated одоо complicated гэж байдаг баха. Миний хадаа шууд single and ready to mingle гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд найзхантай болох юм бол тэр статусыг солих уу? Солих нь чухал уу? Үгүй. Яг түрүү хэлсэн шиг битэр very serious болох юм бол Facebook official. Ариунаа солихгүй. Ариунаа хамаагүй. Ариунаа яана. Солихгүй. Би солихгүй. Би одоо гэж хэлэхгүй юм шиг. Би бүр тэрэнд бүр хариулдаггүй шүү дээ. Тэр ингээд юу скип хийгээ явчихдаг шүү. Тэр парт нь тий. Минийх дээр single уу, энэ тэр янз бүрийн байдаг шүү дээ. Гэхдээ би одын поинтыг амар ойлгож байна. Одоо жишээл найз залууч ингээл ерөөсөө ингээ олон нийтэд зарлахгүй байгаад байвал найз хүүхэн чинь ч юм ингээд бас жоохон хаяада хардаж магадгүй мэн тий. Чи яасан? Яг нэг удаа хоёр удаа ч юм ярианаас өдө болгож магадгүй мэн. Нэг юм эхлээд яриад чи дургу байгаа мó эсвэл олон зарламааргүй байгаа мó эсвэл ерөөсөө ингээ ач холбогдлохгүй байгаа мó яамаар энэ хоёул ямар ингэ гэж бас нэг удаагийн бол ярианаас өдө болж магадгүй мэн гэж би л бодлоо сая. Манай нэг хоёр найз тэгж яг хэрэлдэжсэн аахгүй юу? Чи намайг Facebook-ийнхаа үгүй Insta-гийнхаа сторид ингээд хийсэнгүү. Чи яг яагаад байгаа өөр хүмүүс чиний сторийг харах гээд байгаа найз охинтой гэж мэдгээд байгаа мó гэд яг хэрэлдэж явах юм би сонсч байсан аахгүй. Тэгээ тэрнээс хойш найз залуу ингээд байнга сторид оруулдаг болсон. Тэгээ тэр надад заримдаа ашигтай байдаг гэлцээ аахгүй. Тэгвэл дахиад нэг асуулт байна. За. Хүмүүс гэрэлдэж штэ. За. Гол point нь юу гэж одоо жишээ нь энэ миний амьдралын хань тэ одоо ингэ тэ тэг бусад хүмүүс бас мэддэг шүү дээ одоо хүмүүс ураа тэ бит хоёр гэр бүлээ тий одоо нэг ясандаа бол тэ энэ минийхээ nobody touched гэсэн үгстэй ер нь бол тэг тэр бүр хуулиар баталгаажуулж байгаа шүү дээ жоохон creepy тэ хууль оруулж тэг хууль мөл оруулж ирж тэрнтэй адилхан тийм статус чинь чухал биш юм уу? Одоо чинь гэрэлтэй одоо нэг стейж үсчихэд байгаа юм шиг юм л да. Одоо чинь яг бид дөрөнгөө сая ярьсан чинь гэрлэхийн өмнө engaged болдог. Тэгээ engaged болохоос өмнө одоо юу ч болтой те. Найз охин болох уу гэж асуудаг ч юм уу те. Тэр голд нь Facebook дээр бид ингээ couple гэж зарлалтай юм шүү. Тийм шинэ стейж юм шүү. Тэрийг тэгээ skip хийчих болох юм.
Наад түүгээр чинь тэг хүмүүс амьдсаар л ирсэн биз дээ юу зүйдтэй. Яг хөгжчлээ шүү дээ. Шинэ. Тийм хэдүүлээ ирээдүйд амьдраад байна шүү дээ. Хэдүүлээ түрүү ярьсан шүү дээ. Ингээ хөгжлийг дагаад амьдрахаас өөр арга байхгүй. Харин тийм. Одоо тэгээд гарах сөрөг үр дагаврыг авч чаднаа одоо тий байж тусаж авч чаднаа, давж чаднаа, амьдрч чаднаа гэж бодож байгаа бол хэлээл зарлал л үз. Би бол чадахгүй. За энэ ариуна заяа хоёрын юуг өөрчлөх гэсэн ч ерөөсө болохгүй юм шиг байна. Хүмүүс нэг бэлчих гэсэн юм би. Нөгөө нэг тэг сонирхдаг хүмүүс чинь их нэртэй, нөхөртэй, юм утай хэсэг нь мэддэхгүй ингээд нэг байгаад байдаг шүү дээ, тий. Тэгвэл ихэвчлэн юу яадаг байгаа. Тэр нөгөө нэг статус масаас солиогүй байсан ч гэсэн 9 сарын 1-ээр хүүхдтэй мэдж болдог тий. Цагаан сараар нөхөртэй эсвэл их нэртэй хэсгийг мэдж болдог байгаа шүү. Нэг жоохон хэсэг ажиглаад үзээрэй. Тэнэраас мэдж болдог аа. Тэр тавьхгүй болно шүү дээ тэр чинь. Бас тийм байх тий. Оо бэж за бэж наатах чи асуултсан. Амар гоо романтик ингээд Валентинаар юу яачлаа. Тэгээд за тэр юусэн мэддэхгүй өнгөрнө гэж юу? Болно шүү дээ. Тэгээд өнгөрөөжсэн. Чамд амар гоё. Одоо ингээд ариуна заяа барьж амар том ингээд бүкэ өгч мөгөл тээ. За. Тэгээд тэгсэн чинь тэгэл тэрий чи зүгээр ингээд хараал ингээд өнгөрөөшнө гэж юу? Тийм. Тэгэл уцаа ухаар чи харин бүр ингээ онцгүй юм шүү. Хүн амар гоо сэтгэл гаргаж чахчаа. Уцаа гаргаж ирээл стори хийхээр чинь нэг юм хамиг хэмиг унтраач шин. Гэхдээ зарим хүмүүс чинь баригдмааргүй байгаа хүмүүс чинь баригддгүй юм байлээ. Окей. Би ингээ гайхаад байгаа байхгүй. Зүгээр ямар ч одоо ингээ хоол идэхтэй хүмүүс ингээ стори хийдэг болцсон үед тим гоё ингээ бэлэг аваад ингээ тэ цэцэг аваад тэгснэ. Тэрийг стори хийхгүй нэг чинь амар одоо болохгүй шиг санагдаад байна надад өөр. Болно шүү дээ. Нөгөө нэг унтч юм. Нөө. Хамгийн гол нь миний хувьд болохоор энэ юу гэж боддог гэхээр нөгөө хүн одоо тим юм тэгээ тоодгүй байх юм бол тэгэл хүснэ гэж болно шүү дээ. Тэ нөгөө хүн тэгэл бас хажууд нь сторид бол зогсчихвол хоёулаа сторид бол байж л тэгэл тэр бол та хоёрын амьдрал тэ өөр хүмүүс яг янз бүрийн бодож байх. Гэхдээ ядгийн өөртөө happy байл тэгэл хүснэрээ хий. Валентинээр юм постлдог тийм үл цаансаар юм постлдог болно. Хайрхан болдог байгаа угаасаа гэж юу. Хүүшээ надад нэг залуу цэцэг мэцэг өгчээсэн байхгүй юу? Нэг амар том цэцэг мэцэг өгөөл тэгээд би тэрийг ингээд нэг тавих бодлого байлаа. Яг тэгэл би тэр залуу малууг нэг тийм юу гэж боддгоо. Тэ ингээд надад чухал мохол хүн гэж боддгоо. Зүгээр бит хоёр хамт хоолнд орно гэд нэг болцсон байсан байхгүй юу? Цаг тоглоо болцсон. Тэгээд тэр үедээ надаа ингээд амар цэцэг мэцэгтэй ирсэн байж л те. Тэгээд тэгсэн чинь би ямар гоё цэцэг вэ баярлаа гэж авч магаал те ингээл нөгөө хажуудаа тавьж байвал ингээл яасан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх чинь чи стори ихгүй мүү гээд. Би зарим хүмүүс тэр үедээ бодсон. Яг хөтө би сторидод өнгөрсөн л дөө. Яг тэр хүний тайлж маялахгүй ч гэсэн зүгээр ерөнхийдөө ингээд цэцэг авсан байдлаа гэж сторидод өнгөрч байгаа байхгүй. Гэтэ би тэр үедээ бодсон. Залуучууд за магадгүй хүүхдүүд ч гэсэн те ерөнхийдөө хүнд бэлэг өгтөө ямар нэгэн байдлаар сюрприз барихтаа юу агасаа энэ хүнтэй шүү гэж бодож одоо бусдад бодогдуулахын тулд ч юм уу ямар нэгэн байдлаар стори дэх ёстой сошиал медиа дээр ямар нэг юм тавих ёстой гэж бодож өгдөм болоо да гэж би бодсон. Гүй тэр чин тийм биш хаа. Яг ахцаа зарим тэгдэг хүн байгалахт нохоо шиг нохоо территоригаа тоо шиг маркетинг гэдэг шиг maybe. Гэтэ би зүгээр ингэж бодож байна. Би өөрөө тэгдэг хүн биш л дээ. Гэтэ зүгээр хүн ингээд амар excited одоо би хүн бэлэг өгөө тэр хүн амар excited болох юм бол тэгээд бүр ингээд одоо би амар их баярлахаараа ер нь story одоо баярлж байгаагийн level-ийг хараад байгаа юм шүү. Хэрвээ нэг story ихгөө баярлааг авчих юм бол нэг баярлаа гэж юм. Тэр level нь жоохон дондуур тийм үү? Тэг тийм үү? Би тэгж ойлгож миний бодлоор тэгж ойлгож байна. Надад бол яг тэгдэг тийм хүмүүс байж магадгүй. Надад бол нөө. Тийм би зөвлөлт санал нэг. Тэнд баярлж байгаа харцсан байгаа. Би тэгвэл ганцаараа тэгж юм байна. Тэгэхээр надад бол тэр хүнтэй үерхэл надад хэр дуртай байгаагүй ч тэгэл юунаас шалтгаалтай шүү дээ. Үнсэлцэж байна. Хамт гэрлүүгээ харвж яах гэсэн. Тийм марал дүгнэн шүү дээ. Тэгээд нэг ах эмэгтэй хүнтэй танилцчихвал за миний яасан юм стори дээр байна. Хэр тэгэл тэр чинь serious гэдэг нь л харагдчихэж шүү дээ. Чамаа хэр serious хүлээж авч байгаа юм.
Тэгэл гэрлүүгээ авч явж serious л үү дээ. Заавал би ариунаас асуусан залуу шиг чи story дэх юм уу гэж асуухгүй л дээ. Гэхдээ хэрвээ ингээд story хийхгүй ч юм ямар нэгэн байдлаар яахгүй бол зүгээр л би зүгээр дотроо за энэ хүн инаа ийм байдлаар хүлээж авч байгаа юм байна л гэж нэг ойлголт авах юм шүү. Яна тийж болохгүй нэ заа. Тэгж хүн бас авч харин тийм байна. Гэтэ наач нэгтээ яг эрүүл мэндэд оюуны эрүүл мэндэд сайн биш байх. Өөрийнх нь яг бэлгээ өгж байгаа хүнд яг юм бэлэг өгж байгаа мөртлөө юм хариулж хүлээн гэдэг. Би хэр баярлж байгааг нь бай хармаар шүү дээ. Би заавал надад юу баярлж байгаа гэж заавал сторитиг алдгүй шүү. Яг тэр стар өөр. Яг хэр баярлах нь тэр хүний өөрийнх нь асуудал шүү дээ. Чамтай магадгүй баярлаад тэр баярлснаа хуваалцдаг ч юм байж магадгүй. Зарим хүмүүс чинь баярлснаа ингээд илэрхийлдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм ч гэж магадгүй. Бэм би бас би паниктчтэй ингээд гэрлүүгээл авч явж гэнэ үгүй гэдэг чинь баярлж байгаа юм даа. Цэцэг өгөөд баярлаа одоо гэрлүү яваа. Чи орж кофе уух уу? Ингээд нэг шөнийн 4 өглөөний 4 AM хоёул кофе уух уу гэсэн чи тэгэл кофе. Тэр харшир кофе хайгүй их дуртай. За тэгэж бодож байна. За тэгэхээр сонсогч нар найзуудаа social media дээр relationship status-а тавих те эсвэл өөрсдөө relationship юм их хуваалцах бол та нарын өөрсдөө чинь дур те хамгийн гол нь бол тэрийг дагаж бол бас ингээд амьдралын өөрчлөлт гарч идэг. Тэгэхээр баянга дааж чадчихвал 50 те пянга зассан ба чимэг мартаарай. Баянга оруулах байгаа пян тий. За тэгэхээр найзаа тий. Бүр бааш. 3 дугаар дубль үү яаж нэ та нараа. За тэгээ найзаа тэгээд За тэгэхээр найзаа пянга дааж чадчихвал social media дээр хүссэн юм та тавьж болно. Тэгтээ яг тэр хамт ирдэг ачаа проблемыг бол та хүсэхгүй бол social media дээр бас тэгээ ийм юм байдаг шүү. Бас олон хүмүүс хараад ийм боддог шүү, ийм постлог шүү, иймэрхүү нөхцөл байдал байгаа гэдгийг бодоод бас social media дээр заавалчгүй амьдралынхаа хувийнхаа юм бол постлох хэрэг албатай биш юм байна шүү гэдгийг бас санах хэрэгтэй байна. За сонсогчийн асуулт руугаа оръё. Тэгээд манай нэг сонсогчоос Лилигээс нэг асуулт ирсэн байна. Хоёр эрэгтэй сайн найз хоёулаа зэрэг нэг цаг үед нэг охин руу зэрэг чад бичээд байдаг нь ямар учиртай юм бэ? Нэг найзтай болцож байгааг нь мэдзээр байж давхар бичээд ханд хаяад эргүүлэх гэж зүтгээд байдаг эрчүүдийн тэр хандлага ямар учиртай юм бэ? Хоёр гар хоорондоо ярилцаад тэгээд байна уу? Эсвэл өөр даалт санаа байна уу гинэ. Тэгэл ингээл сошиал медиа дээр тавьсан бол ийм юм болохгүй шүү дээ. Юу гэхдээ тэр хүн чинь тавьцлаа сингл гээд. Тэгэхээр би над руу хүн бичээд байгаа гэж тавина гэж үү? Над руу найз чинь бичээд байна. Үгүй story гоё юм шүү те. Boyfriendтэй гэхдээ мессеж хүлээж авч байгаа шүү. За надад бол ингэ санагдаж байна. Лилид бас л төрний юу шиг бас ийм бити тохиолдсон байгаасаа л гэж бодож байна. Гэхдээ хэрвээ найз залууч гэж бодоод байгаа хүн чинь serious хүлээж авч ирсэн бол найз чинь бол тэхгүй байх. Нөгөө яг чиний найз залуу гэж бодоод байгаа хүн чинь ерөөсөө чам амьдрал яг serious найз охин гэж бодохгүй байх. Зүгээр л нэг юу гэдэг юм. Fuck around хийдэг л охин гэж бодож байгаа болохоор найз нь ч гэсэн чам хөдлөхгүй байх гэж бодож байна. Тийм тохиолдолд их байх хүмүүс. Яг би нэг найзынхаа явж исэн охин лөө би яг тэгсэн байхгүй л те. Гэхдээ ер нь бол маа найз наваад тэгж disrespect хийн гэдэг чинь тийм юугаар disrespect хийн гэж бол байхгүй байна. Яг жинхэнэ найзууд бол асгүй зүгээр танил гэж юм магадгүй те. Бүр айхтарт нэг юу байхгүй. Жиг өрсөлдөд ээж магадгүй штэ. Тэ энэ таньдаг хүнийх нь тэ найз охин таалагтай те. Түүншил хоёулаа хоорондоо ярьж байгаа тэгж тим найзууд мэдхгүй би бол өстой тим найзууд байна гэж би бол мэдэхгүй. Тэгж бол би бол тэгж хоорондоо хуйлдаад энэ хоёр энэ нэг охин л ингээ гэж. Нэг заримдаа ингээ нэг юм бет тавьдаг маяг гэдэг шүү дээ. Тэг кинонд л гардаг. Тэгсэн байж бас магадгүй л. Гэхдээ нэг нь аль хэдийн хочцсон юм биш үү чи. Тэр чинь ингээд явах шаардлагагүй юм биш үү. Болцоод ахыг бодлоо. Тий, нэгэнтэй болцоод ахыг бодоход.
Тийм л тохиолдол. Гэхдээ зүгээр яг миний хамгийн нод potential юу нь болохоор хувилбар нь болохоор тийм найз залуу гэж бодоод байгаа юм чи ерөөсөө чамайг serious хүлээж авахгүй байна л гэсэн үг. Гэхдээ найз залуу гэж бодоогүй шүү. Хоёр найз зүгээр нэгэнтэй л зүгээр болцдог хоёр найз. Тийм тэгвэл тэр найз чинь тэгээд нэг чам ирээдүйдээ нэг чамтай нэг үерх юм гэж бодохгүй л байна гэсэн үг. Зүгээр л. Хөө ягаад тэр залууд ямар буруу байгаа. Тийм тэр залууд ямар буруу байгаа. Буруу гэж тийм. Буруу ерөөсөө буруу гэгүй. Нөгөө нэг навшиж болтгүй юм уу? Найз нь навштай найзтай хатаахдаг ч юм уу? Амар гоё охин таалагдсан. Тэгээ нөгөөтөндөө ирэхэд ингээ би яага болтгүй гэж бодоод гэсэн. Би зүгээр ингэж л бодлоо. Би өөрийнхөө найзуудыг л бодчихлаа л да. Яг ийм тохиолдолд өөрийнхөө нэг бодож байна л да. Гэтэ яг ингээ намайг нэг охинтой ингээ болцож хахад маа найзууд гэж хажуугаар байх тийм хүмүүс одоо жишээ надад атаах тийм хүмүүс миний амьдралд байхгүй л гэж бодоод байна л да. Яг хөө тийм найзууд байж магадгүй тэрийг бол эгүй юу. За би ер нь найзтай бол яах вэ? Тийм би тэгж л бодож байна. За яа одоо ярина. Гэхдээ ингээгүй бол яах юм одоо жишээлбэл тэр болцож байгаа залуу найзтай ерөөс хэлэг болох юм нэг юм 3 4 удаагийн болцолттой бит хоёрын хооронд ингээд тэг сүртэй юм болоогүй зүгээр ингээ харж агаад тэгээд дараа найзуудтай хэлээ мэлээ ч юм уу эсвэл ерөөсөө нэг юм уулзах боломж байгаагүй байжгаад яриаггүй байсан ч юм уу. Эрэгтэй хүмүүс чинь нэг эмэгтэй хүмүүс шиг ер нь бол биш тий. Ингээл байнга одоо бит хоёр шиг ариун найтай шиг хаа би нэг залуутай уулзж ин да гэж бичдэггүй л хэлгүүдээ бодвол гэж хар ухаанда бодож байгаа хгүй. Тэгэхээр мдээгүй байжгаад хоёулаа бас таалагддаг байж болно шүү дээ үгүй юу. Тэгээд тэр нөгөө нэг болцоогүй залуу нь тэр хоёрыг болцожоо гэдгийг мдээгүй учраас тэр охинлоо бас биччихэж болно шүү. Харин тэр үед нь л зүгээр ингээд би найзтай чинь болцожоо гэж биччихвэл зүгээр юм шүү. Гэтэ хуйлдаж муйлдаагүй хоор моорондоо яриаг бах уу. Хэрвээ хуйлдсан бол зүгээр аль алинд нь л үнэ хэлчихгүй юу? Одоо юу гэдэг би найзтай чинь болцожоо эсвэл найз чинь над руу ингээд нэрээ бичсэн штэ ч гэдэг мэдгүй. Тэгэхэр чинь бас жоохон тэнэг ч юм уу. Найз чинь над руу бичсэн штэ хэр нэг юм. Гэтэ нөгөө залуу биччихээ залуу би найзтай чинь болцожоо гэж биччихэд ламар юм байна гэж бодож байна. Миний хувьд бол наач бол янз юм байж болохоор байна. Тэ? Яг одын хэлж байгаа шиг хооронд юу нэг нөгөөд disrespect хийж байгаа юм уу, хооронд ярьж байгаа юм уу, үнд хөндлөхгүй байгаа юм уу? Эсвэл зүгээр л яг л хоёулаа чад бундарсан байж магадгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн яг заяагийн хэлж байгаа яг сүүлчийн хэлсэн өгүүлбэрийн эсрэгээр миний хувьд бол яг эхлээд өөрийнхөө болцож байгаа залуутайгаа яриад те хүй танаа найз чинь над руу бичээд байна. Эсвэл бол эхлээд юм нөгөө залуу руу хэлээд би энэ хүнтэй болцож байгаа шүү дээ. Тэгээд надад бол ингэж харьцуулбал таалагдахгүй юм юм. Тиймэрхүү ма илэрхийлээд яахын харахын зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд яах аргагүй нөгөө хоёр тэрнээсээ тэгээд яг ямар зан чанартай яг ямар нөхцөл байдал байгаад байгаа нь илүү илэрх байх гэж бодож байна. Тэгээд тэр үед бол яг жинхнээсээ чамайг тэгээд тоохгүй хоёлоо зөөр ингээл маягтай загтай байж байгаа юм. Эсвэл бол яг үерч байгаа хүн чинь ямар ч гин буруугүй нөгөөх нь л хажуудаас нь орж иж байгаа юм. Тэрнээсээ шалтгаалаад яг энэ нөхцөл байдлыг яаж дүгнж ямар чиг рүү явах шийдэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Байж заяа нэмж хэлэхэд нэг найзтай болцож байгааг нь мэдсээр байж гэж тэ. Мэдсээр байж юм уу? Тэгсэн билүү? Тэгэх юм бол тэр бичиж байгаа залуу тэгэх юм бол бичиж байгаа залуу руу хандаад те. Яг чамд таалагдж байгаа үгээс шалтгаалаад те. Тэгэл одоо санийхаа уншид бол таалагдаагүй л байна л да. Тэгэх юм бол те би ингээд юм хүнтэй болцож байгаа шүү те. Чамтай одоо ийм харьцаантай баймаргүй байна. Дараараа. Тэгээд бичээд авах юм бол одоо болцож байгаа залуудаа хэлнэ шүү дээ. Танаа найз чи ингээд шүү дээ. Come on. Do something about it. Тэгээ найзгаа зохицуулаач гэж одоо хэлэх байна. Найзгаа аваач. Наад найзгаа зохицуулж одоо хувийнхаа амьдралаа жоохон зохицуул та. Наа чи найз чинь ингээд бүр ингээд ямар ч контролгүй нөө октод руу бичдэг юм байна шүү дээ гэж хэлэх байх та. Тэгтээ сайн найз нь биш юм биш үү? Ер нь бол тиймэрхүү юм шиг сонсогдоод шүү дээ. Харин тий хүнтэй болцож байгаа мэдсээр ядаж тэр охин руу бичнэ гэдэг чинь бол амар ичхүүргүй явдал. Ач шиг ёо гэж бодож ихтэй эрттэй хүмүүс тэгж бооцоо тавьд юм одоо. Тийм байхгүй. Мэдмээ би л найзтайгаа тэгж бооцоо тавьсан юм байхгүй. Гэхдээ зүгээр тийм сторн зөндөө сонсчлаасан. Аль нь яах юм тиймэрхүү тэгээд яг бооцоо биш. Гэхдээ ингээл нэг хүн охинд хоёлаа ингээл дуртай болол тэгэхээр аль нь төрүүлж яах юм баха. Тийм бол болж лээсэн л да. Тийм. Окей, арина. Наас улчиж би мессеж хүлээж авч байгаа эмэгтэй зүгээс хариулах юм уу? Нөгөө хоёр найзын зүгээс хариулах юм уу? Яаж хариулах юм? Хоёр найзын зүгээс. Найзын зүгээс хариулж шин.
Найзын зүгээс бол жоохон онцгүйлэн. Амар новшин санагдах юм надад бол. Жишээлбэл заяа битгаар хоёулаа нэг хөлөө бичин гэсэн үг шүү дээ. Би заяаг нийслэлтэй болдгийг мэдсээр ээжиж би тэр залуураа бичин гэсэн үг үстэй. Тийм. Тэр үед бол жиг хаяа адуурсан новшин бич зэн гаргасан байна. Нөгөө талаас нь харах юм бол яах вэ заяа одоо би хүлээж авч байгаа эмэгтэй зүгээс харах юм бол үгүй яах вэ тэ биччихлээ үстэй. Тэрэнд чинь би яаж одоо реакц үзүүлэх хэсгээс хамаарч магадгүй бит хоёрын цаашдын болцоо жигэн болох хэсэг үгүй гэдэг бас шалтгааллах байж магадгүй. Хэрвээ би жигэн сервис ингээд бас харилцаа үүсгэмээр байгаа ч юм уу тийм бодолтой бол надаа тэр залуу руу хариумаар бичих сонирхол төрөхгүй бах. Зүгээр би зүгээр л тэр залуутай зүгээр л би having fun болж байгаа би. Тэ хоёулаа зүгээр л болцоо секс идэх ч юм уу. Тиймэрхүү тохиолдол бол над руу найз нь бичих юм бол би хариучих хаа. Тэ миний би амар official найз залгаараа сонгоогүй тохиолдолд угаасаа стил хаалга онгорхой боломж өргөж нээлттэй байдаг. Жишгөө өднөөс. Тэгэж тийм айц байхгүй одоо энэ хоёр миний тухай ингээ хоорондоо ярьж байгаа шүү ч юм уу. Одоо энэ үеийн одоо айц нь яг тийм л юм шүү. Ингээд энэ яг хоёулаа ингээ таалагдаад байгаа. Тэгээ энэ хоёр миний хоорондоо ярьсан байх үдэ гэж хайгаад. Гэхдээ тийм бодол төрж гинэ гэдэг чинь би тэр залуу ямар нэг хэмжээгээр сервислүүлж авч яана гэсэн үг үстэй. Тэр хүнд ямар бодогдох бол гэсэн бодлыг би одоо авч үзээд штэ. Илүүд авч үзээд штэ. Тэгэхээр тийм бодол төрж байгаа бол тодорхой хэмжээний юм үүссэн байгаад байгаа хаа. Тэрнээс ч зүгээр л яг хамаагүй гэж бодож байгаа бол тэгэл яах вэ? Хариуцчихэл аль гайгүй таалагдсан тэгээд бас сервис харилцаа болохоор байсан ч юм билүү хэм мэдих тийм штэ. Тэгэхээр хоёр сайн найзтай бичих окей гэсэн үг юм уу? Бичнэ яа бичсэн. Юу гэсэн бэ болохгүй шүү дээ харин ингээл хоёулаа руу нэг залуу ингээл яагаад байвал бичээд байла. Болохгүй. Хоёулаа руу нэг залуу бичээд байвал харин нэг залуу руу хоёр бичээд байвал. Харин тийм тэгэхээр чинь би өөрөө тэгэхгүй мөртлөө юу гэсэн үг. Би найзынхаа болдож байгаа залуу руу бичихгүй харин зүгээр миний болдож байгаа залуугийн найз залуу нь одоо би тэр залууг нэг амар илүүд авч үзэхгүй миний хувьд чухал хүн биш болвол би хариучих واخ уу л гэж. Юу гэсэн энэ олон дэлхий дээр хүмүүс чинь надад тарах тахгүй болж үзчихэж уулж учирчиж мэднэ үстэй. Тэгэхгүй тэгээд нэг юмтай зүгтцэн тэгэл нөгөөхөө энд л яг мөн ингээл бодцсон тэгэл байжсэн чи нөгөөх нь тэг чиний the one үл яах юм. Гэтэ хоёр найз хорвоо дээр хар мянган залууга заавал хоёр найзаар яадаг юм. Нэг нь сонгоо. Тэр ч бас үнэн шүү. Тэгэхээр ч сони юм шүү ингээл нэг юм уулзаж муулсан ч гэсэн дараа нэггүй нэгэнтэй амар ингээл дараа нь үерсэн чинь найз майз нэрсэн чинь нэг юм сэтгэл цэвтэй нэг юм. Юу нөхшөө сайн уу сайхан уу. Вау гээ аач. Юу нөхшөө сайн уу сайн мэднэ үстэй мэднэ. Яа факт. Заяа тэгтээ бити мартаарай. Нөгөөтг нь the one байвал яах вэ? За ёо тийм байхгүй. Энэ их 7 тэрбум хүмүүс яг л тэр найзынхаа найз нь the one. Тэр бол магадлал бас өндөр байна шүү. За тэгвэл Лили бид дөрвөлнгийнх нь юг авсан бах те. Би нэг нэмээ хэлчихв. Би тэр залуу руу хариу нэг хэлээд байгаа ш нөгөө болж байгаа залуугийн маань би хэрвээ тэрийг нэг юм чухал хүн гэж бодог бол би нөгөө залуу руу бичнэ гэж. Аха. Тэгэж хэлэхдээ тэг бичихтэй би та найз биччихлээ би тийм хариу бичсэн гэж бол баг хэлэх бах бас. Аль нь. Тэгэхээр хоёуланд нь мэддэг юм байна шүү. Тэр одоо чинь болцож байгаа залуу тэр болцож байгаа охин хоёрын хэр сервис байгаа нь амар шалтгаантай уустай. Гүг амар хамаатай уустай. Хэр сервис байгаа нь агууд чухал. Тийм. Тэгэхээр найз нь ингээ бичээд нэ гэдэг чинь тэр хоёр ерөөсөө сервис биш нэ л гэж болох юм байна. За ингээд Лилид маш их баярлалаа. Бас сонирхолтой асуусан. Бараг 4 тийш харж байч юу сая. Тэглээ. Өстө тэглээ тий. Ийм 4 тийш харсан асуулт асуунд маш их баярлалаа. За ингээд энэ асуултаараа манай өнөөдрийн эпизод өндөрлөж байна. Сонсон та бүхэнд маш их баярлалаа. Гашуудлын юм явах гэж байсан. Харамсалтайгаар өнөөдрийн эпизод өндөрлөж байна. Бид нар ийм гонигтай сонсож байна. Залуудаа яаж бичих вэ? Тэгээд бидний энэ гонгийг энэ хэцүү гонгийг та нар тайлмаар байвал YouTube-ээр subscribe, Instagram-аар бидний follow хийгээрэй. Манай ганц ичдэггүй хүн аа. Ичгт
царай автаа зүгээр яг ямар хамаатай. Угаасаа Хүү шижидээ хилээлахын ч гэдэг 7000 цааш явахгүй байж тээ энэ YouTube-ээс асуултаа чи хилээж. Найзуудаа сонсогч нараа хэдүүлээ хоорондоо харилцаагаа YouTube official болгоцгоё. Намайг дагаараа Instagram official болцгоё. Би бэлэн байна. Хороо ертөнц мэдиг яадгийн ямар хамаатай те. Тэгээд дээрэс нь бас бүр serious болмоор бол Apple Podcast бас байгаа шүү. Дагаараа 5 год үлдэхээрээ. Би өсө бүр гайхлаач надрууст хувийн чат бичиж ороод ирээрээ мэрээрээ гэдэг бол. Харин тийм. Яг хувийн чат бичиж болно. Би тэрийг үгүйсэхгүй. Тэсэн чи тэр бүгдийг постлцээ ивэл энэ бичиж байна, надруу энэ бичиж байна гэх бүгдийг хүүхнүүдийн. Би тийм би нэр яг хувийн юм зарлдгүй шүү дээ. За тэр юу вэ? Бөксөө хийж авчаа. Тийм энэ жаха хүм хамаагүй бөхс олчлаа гэхдээ яг хаа бөхсөл бол бөхс. Өгцөглөл өгдөө шүү. Тийм. За тэгэхээр та нар тэгээд бодсон санснаа комментэн дээр үлдээгээрэй. Бас өшөө сонирхолтой relationship-ийн холбоотой асуулт байгаа юм бол комментэн дээр бас асуултаа бичиж үлдээгээрэй. Бид бүх комментуудыг уншдаг. Та нарын асуултыг чи аваад тэгээд ингээд эпизод болгон дээр хариулж байгаа шүү. Тэгэхээр бас бичицгээгээрэй. Тэгээд танд маш их баярлалаа. Энэ 7 хоног сайхан өнгөрөөгөөрэй. Ozia podcast байлаа. Баярлалаа. Bye. Баярлалаа. Bye.